Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд. Стриминд танаар сайхан юу байна? Тань сайхан. Энэ цагаар жоохон үд ивэрэл байна. Зүгээр хичээл намаа хийгээл Аа. маш их зөндөө байгаа. Тэгээд байдгаараа л тэр зурл байж байна. Намаа шагаалагаараа шагаагаал хичээлээ бэлтгэрээ бэлдээл. За. Та хоёул өнөөдөр энэ хичээл дараагийн хичээл хоёр ингээд ер нь энэ сургалт маань дуусч байгаа. Одоо бол энэ хичээлтэй нийлээд нэг хоёрыг л унших байх гэж бодож байна. Хэрвээ бүр сундгийн бол гурван л унших байх. За. Шүүх хэмлэг гэдэг хэсэг рүү орсон байж байгаа. За түрүү ер нь ямар хэсгүүд хэдүүлээ ярьсан бэлээ. Эхний үеийнх нь болохоор Сүнзийн дайны урлаг. Сүнзийн дайны урлагийнхаа араас одоо Сүнзийн тэр дайны урлагийн нэг хэдэн постулатнууд одоо аксиомнууд гэх юм уу тийм юмнууд байгаа шүү дээ. Тий. Сүнзийн нэрийн хуудас гэж болохоор тийм зарчмнууд тийм. Тэрийг Джон Нашийн тэнцвэрийн тоглоомын онол гэж нийтэд нь үздэг л дээ. Джон Нашийн тоглоомын онолын тэнцвэрийн онол гэдэг. Тийм юмтай харьцуулсан тийм үү? Тий. Тэгчээд араас нь хиний Алан Даллас, Джон Фостер Даллас гэдэг ямар хүмүүс байсан бэ? CIA хэрхэн байгуулсан бэ гэдэг хэсгийг ярьсан тийм ээ. За ингэж ярьж байхдаа бол араас нь задгуулаад тэр трикстер архетип гэж ямар учиртай болохыг тайлбарлчихсан. За өнөөдөр руугаа сүүлж байгаа хэсэг рүү ороод явж байна тийм үү? Тий. Шүүх хэмлэг хэргийн мөрдлөг гэдэг. Энэ дээр бол дахиад нөгөө трикстер архетип үргэлжлэл явж байгаа. Тийм учраас яг шүүх хэмлэгийнхаа тухай суур одоо ABC гэдэг юм уу тийм мэдлэг байна шүү дээ. Тэр нэг орохоос өмнө хоёлаа нэг 2 кино ярья гэд бэлдсэн байгаа тийм үү? Тий. Нэг нь болохоор Joker, нөгөөх нь болохоор Shutter Island гэдэг psycho thriller гэх юм уу тийм кинонууд тийм үү? Тий. Joker бол Todd Phillips гэдэг хүний одоо кино найруулагч. Манайх бол кино найруулагч гэж яриад байдаг. Гэхдээ уул нь бол директор гэдэг шүү дээ. Тий. Тийм үний хийсэн кино. 2 анги байж байгаа. Эхний анги нь болохоор 2019 онд гарсан. Эхний анги дээрээ бол Артур Флик гэдэг нэг нөхөр байгаа. Готэм гэж хотод амьдардаг. Одоо хөлсний алиалагч гэх юм уу тийм ажил хийж арай их нэг гизээ тэжээдэг байхгүй. За цаашлах юм бол уул нь stand up comedian гэдэг юу гэсэн үг гэхээр одоо нэг нэртэй хошин шогийн жүжигчин болох хэсэлтэй. Нэг тийм сонин асуудалтай ямар асуудалтай гэхээр өөрийн мэдлгүй инээдэг. Тэгээд ялангуяа инээж болохгүй үед инээдэг тийм. Тий. За энэ юуг илэрхийлж байгаа гэхээр ерөөсөө нэг маш юм сэтгэлийн зовлонг илэрхийлж байгаа гэж ойлгоход бол. За ээж Пенитиг амьдардаг. За ээж нь болохоор одоо юу гэдэг хүмүүсийн одоо амьдралд байр эсгэлэн авчрахаар төрсөн мөрсөн гэж бодлоо тий. Ингэж хэлдэг тий. Тэгэл ерөнхийдөө бол их гол ганцаардмал зоожиг, догдох болж явдаг. Тэрнээсээ болоод зоожиг. За бүр олон нийтийн газар бол бүр хүмүүс биедэн хүртэл алддаг тийм байгаа тийм. Тий. За ингээд юуны сэтгцийн имлэгээс ууланд юу авдаг байсан шүү дээ. Хяналтанд байдаг гэх юм уу? Тий. Тэгсэн чинь анашаар тэрийгээ бас төлбөрийн асуудалтай болоод нөгөө ийм өгдөг байсан байлуулчих байгаа шүү дээ. Тий. Манайшаа чадал нөхгүй авч чадахгүй болохоор төлбөрийг төлж чадахгүй болохоор. За ингээд бүр хэцүү байдалд орж байгаа тийм. За ингээд нөгөө байнга уудаг эмбэндээ тассан байгаа шүү дээ угаасаа. Тэрийг уухгүй явж идэг. За Murray Franklin гэдэг их нэртэй ток шоу явуулдаг юм хүнийг их шүтдэг. Тэр үнийг баг өөрийнхөө эцэг шиг боддог тийм үү? Дотроо яхаа нөгөө фантастич бодож байгаа шүү дээ мөрөөдөж тийм ээ. За ингэж нөгөө сэтгцийн иймэн тасарснаас болоод сонирн байдалтай явж явах та
U-Bahn-д одоо юунд метронд Мгм. баян ийм бизнесмэнүүдэд одоо юу гэдэг довтлуулаад Мгм. Мгм. уурандаа тэднийг алчдаг. Тэгж алахдаа юу нөгөө алиалагчийн юу зүүсэн маск зүүж яасан болохоор Мгм. алсан болохоор за тэгээ тэр нөгөө гурван хүн нь баян хүмүүс байсан учраас нөгөө Мгм. маск баг зүүдэг баг нь юуны нийгмийн шудраг бусын эсрэг тэмцлийн бэлэгдэндэг болчихоо. Тэгээд анх удаага Артур ингээд одоо юу гэдгийг одоо нэг юм сэтгэл зүйд reactive violence гэдэг нэг юм байдаг байхгүй юу гэхээр За. хэдэрхий удаан хүнд ингээд дарлуулаад явж байгаа гинт дэлбэрч гарч ирдэг уур хилэн гэлж байгаа. За. Тэ? Жишээлх юм бол бид рүү нөгөө юундаа чат руунд оруулж ирсэн да. Энэ нэг Мариана гэдэг юуны Германы Лүбек хотод 81 онд байна 82 онд байна тэгсэн хэрэг гээд. Тийм. Аас нөгөө охин 7 настай охины нэг гаж одоо юутай бэлгийн одоо юутай гаж сэтгцийн гаж юутай зуршилтай тийм онц аюултай гинт хэрэгтэн охины өвчнөд боогод алдсан гэх тийм. Мгм. Тэгээд тэрийг 3 удаагийн шүүх хурал дээр өөрөө хууль бусаар олж авсан гар буу. Тэгээ өөрөө бас бэлдээд исэн байгаа штэ. Гар буур буудах гэж. Тийм. Тэгээд охиныгоо шиг авчиж байгаа. Тэр хэрэгтнийг шууд шүүх хурал дээр буудаж алаад. Тийм. Энэ чинь бас reactive violence гэхгүй. Ингээд хүмүүс ийм одоо хүүтэн цэвдэг сэтгэлтэй. Тэгээ өөрснөө сэтгцийн асуудалтай юм хүмүүс ч болохоор мөнгөтэй бол энэ чинь ингээд дэлхийн юуны нийгмийн одоо бүр дээд анги болчиход яваад байна шүү дээ элит. Тэгээд хаана хинтээ ер нь харилцсан уу тэр хүмүүсийг дандаа догдох хийж, доромжуулж, дээрлэж ингэж явж идэг тийм үү? Тэгээ эргээгээд тэр цаад одоо тгийж хохирж байгаа хүмүүс нь сэтгцийн асуудалгүй бол яг хуу тийм дээр аимшигтад дэлбэрж ууралж одоо алахгүйгээр ингээ өнгөрчихөж байгаа тийм үү? Гэтэл манай энэ баатарчин болохоор ийм багаас ийм асуудалтай. Тэр нөгөө одоо хүүхд одоо юу гэдэг нөгөө юу өргөж авч foster юу parents гэдэг дээ шүү дээ Америкт. Англич гэсэн тиймэрхүү систем бас байдаг. Ингээд хүүхд өргөж авч өсгөж өндөрлөх юм бол улсаас шаа харамж өгдөг хөхгүй тэтгэлэг. Тэгэхээр хүүхд тайртай биш мөртлөө зүгээр тэр мөнгөнд нь шунж хүүхд авч өсгсөн хүмүүс бол зөндөө идэх баруунд. Тэгэхээр тэр хүүхдийг бол багаас нь сэгэлж чинь гэсэн үг шүү дээ. Эрэмдэглэж байгаа. Тийм. Хайрлахгүй. Тэгээд манай шир бол нэг ийм байдалтай ерөөсө хар багын маш сэтгэлээ сэглүүлсэн ийм хүү явж байгаад. Урд нь ерөөсө ингэж дэлбэрж уурлахгүй ингээ яваадсан ба шүү дээ. Ингэж явж байгаад тэр гурыг ингээд алчнаа гэдэг чинь өөрт нь ингээд анх удаага эрх мэдэл мэдрэгдэж байгаа байхгүй. Тэгээ анх удаага өөрийг нь хүмүүс харж байгаа юм шиг тийм мэдрэмж өөртөө төрж байгаа. Англиар бол for the first time Arthur feels visible гэж болохоор тийм. Тийм. Урд нь бол ерөөсөө хүмүүс өөрийг нь харахгүй байгаа юм шиг. Тийм. Өөрт нь бол тийг санагд тийм. Тийм. За ингэчээд ээж нь бол өөрийг нь өргөж авсан ийм эмэгтэй байсан юм байна. Өөр бол өрмөл хүүхэд байсан байна. Багада ашиглуулж исэн байна. Ээж нь бол бүр хүнд одоо ийм хүүхдэд тачаадаг ийм хүнээр ашиглуулж исэн байна гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. За ингэн гут одоо юу гэдэг нэг ганц утсан дээр тогтж исэн гэх юм уу манай ашрын те ертөнц. Тэр нь саанч мууч гэсэн тэр ээжийг өөрийн ээж гэж боддог байсан байхгүй. Тэр нь тас үсэрчлээ. Тэгээ гут амьдралаас баг хүүгрээ тасарчсантай адилхан юм болж байгаа. За ингээ ээжийг алдсан. За ингэн гут энэ чаа ерөөсөө одоо амьд хүмүүсээс ерөөсөө бүх харилцаа таслсан гэсэн үг багхгүй юу? Ер нь хүний ертөнцөөс өөрийгөө тасалчж байгаа гэсэн үг. Тэр өргөмөл ээжигээ алдчихж байна гэдэг чинь тийм үү? За ингээд цуг ажиллаж байгаад дургууг нь өргөж одоо юу гэдэг уруу шарвсныг нөхрийг бас алдсан гэдэг байгаа шүү дээ. За ингээд хичнээн алдчихсан. 3 4 5 тийм үү?
Оо. За 6 дахь хохирогч нь болохоор тэр нөгөө Murray Franklin гэдэг нөхөр нь баггүй. Мань үний шүү дээ. Тийм. Тэгээ нөгөө юун дээр шоун дээр урьж авцсан л байгаа юм л та. Тэгээд шууд ингээд алиалагчаар алиалагчийг хувцлуулаад ингээд оруулж байгаа шүү дээ. Тийм. Тайзан дээр гарч байгаа хоёлаа тийм үү? Хамтрагч маягаар. Тэгсэн чинь тайзан дээр мөрийг алчдаг байхгүй. За ингэсэн чинь нөгөө Готэм хот чинь яа тий. Бөө юм болно өстэй. Бөө шууган тий. Угаасаа ингээл ийм сэтгэл хэрдгийм хэрцгий хэрэг ингээл мандан гутлоо хүмүүс ч одоо эрэл мэдээлэл шуугдаг штэ. Тийм болсон. За тэгэнгүүт нөгөө тий чинь ийм үүмэн бужигнаа нийл одоо шүтэн болгоод нөгөө Артур чинь тийм алдартай болчихж байгаа байхгүй. За Архам гэдэг тийм онц аюултай сэтгцийн өвчтөй хүмүүсийг одоо шорнол гэсэн үгдээ ер нь бол яг эмнэлэг гэж өөрснийг нэрлэж яваад идэг тийм эмнэлэг төвтүүлчихэж байгаа тийм үү? Уул нь бол яг эмнэлэг гэхэд бол хэцүү. Шорон бохгүй. За тэгээ нөгөө хэргийн шүүх хугацаанд тэнд байлгаж байна. Тийм ээ? Маш юм чанд хараа хяналттай тийм газар байж гэнэ гэсэн үг шүү дээ. За тэгсэн чинь яа тий яг энэ анги дээр бол ер нь өөр юм гарахгүй зүгээр тэр одоо шоронд байгаа Ли Квинзл гэдэг нэг өвчтөн байгаа шүү дээ. Психопат. Тэр ингээд мань үнийг шүтэл. За ер нь тэнд байж байгаа шоронгийнхан чинь маань маш хайртай идэв шүү дээ. Их сайн бидэн шүү дээ ер нь бол. Тэ? Яагаад тэгэхээр тэр баг зүгээд ийм алиалагчийн баг зүүсэн л маш таалагдсан байхгүй хүмүүст. Тэ? Тэгээд энэтэй холбоотой бас нэг юу зүгээр сонирхолж ярихад бол одоо энэ Mask of Sanity гэж Cleckley гэдэг хүн бичсэн санаж байна. За энэ Harvey M Cleckley гэж хүн бичсэн энэ хүн юу гэж хэлсэн гэхээр юу нэг 16 шинж байдаг гэдэг. За тэр одоо юу гэдгийг харахад бол ерөөсөө ийм маш хэвээ харагдаад байдаг гэж байгаа. Тэ? Тэгсэн мөртлөө тэгэл тэрийг л одоо цаанаас сэтгцийн ноцтой асуудалтай мөртлөө өнгөн дээрээ ингээд хэвээ харагдаад байдаг. Хүмүүстэй ингээд айгүй айтайхан харьцаад ингээд нийгэмшсэн тэ? Тэгэл тэрийг л Mask of Sanity гэж нэрлэдэг юм л та. За. Гэтэл ийм хүмүүс ч бол яг хөө ингээд нуугдаад за ялангуяа элит одоо нэг баянч нийлэгч гэдэг юм уу ингээд амьдраад яваад байна тийм үү? За үгүй бол энэ юунд зүгээр энгийн нийгмийн энгийн давхаргатаас амьдарч байгаа хүмүүс л юм бас байж ч бол тийм. Гэтэл энэ баг хуурж гарч ирсэн тохиолдол нь бол яг хөө ийм зэрлэг балмад хэрэг мандахаар ийм тохиолдол чинь бас цөөхөн баггүй. Гэтэл нийгэмд бол бидний боддог шиг те психопатууд зүгээр эмнэлэг твтэл ингээл хүн алаал эмнэлэг твчихэд юм биш юусэн. Бидний дотор маш олон психопатууд байгаа. Танигдахгүй болохоос. Тийм. Тэрийг Mask of Sanity гэж байгаа. Энэ кино юугаар их сонирхолтой гэхээр хүн бол ер нь зүгээр байж захтаа ингээд баг зүгээд дүр эсгээд хэвийн юм шиг ингэж амьдраад яваад байна шүү дээ тийм үү? Тийм. Гэтэл тэрийг яг эсрэгээр нь болгож байгаагаар л энэ кино маш сонирхолтой байхгүй. Тэ. За энэ эрүүл ухаантай юм шиг баг зүүж явдаг хүмүүсийн шинжүүд гэхээр хамгийн гол юм нь emotional юу одоо affectivity гэх юм уу? Сэтгэлийн хөдөлгөөнтэй. За. Сонирм байна уу? Сонирм байна. Энэ психопатуудын гол таних шинж тэмдэг гэдэг байхгүй. Ингээд сэтгэлийн хөдөлгөх юм байдаг. За өөртөө их суртахууны тийм одоо хэмжүүр шалгуур гэдэг юм ерөөс байдаггүй. За тэгээ бас нэг тийм одоо юу гэдгийг
ямар юм хийсэн одоо хэрэг ингээд тарьчлаа шүү дээ, хүн алчлаа ч гэдэг юм уу, үгүй бол хүн удаадараа амар одоо хуурсан ч гэдэг юм уу. За. Тэгээ энийг ингээд дараа нь юу шинжлээд ингээд мөрдөөд ингээд байцаагаад үзэхээр өөрөө тэргээд дэрс тайлбарлаж мэддэг хөөх. Ойлгож байна. Ямар сони энэ тий? Тэг. Яа өөрийнхөө мотивыг өөр сайн мэддэг хөхгүй. Амар санаа. Тэг тэрийг кликли сонирхолтой нь ийм семантик юу одоо юу гэх юм дефект гэж нэрлэсэн байхгүй. Юу гэсэн өөрөө анханасаа хэл одоо хүүхд чинь хэлд ордог штэ. Тэгээд бүр нь ялхаас суусан тийм хөгжлийн гажуудал учраас семантик гэдэг чи одоо үг бүтцийг хэлдэг байгаа штэ. Утгыг хэлж байгаа, үгийн утгыг хэлж байгаа тийм үү? Тэгэхээр ерөөсөө тийм утга учирын хувьд ерөөсөө анханасаа дефекттэй гэж үздэг байхгүй. Тархины хөгжлийн. Сонь бод бизар агаас. Тийм байна. Гэтэл энэ хэн болохоор Жокер ч болохоор манай хин хоёлаа Артур гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Артур Флекс. Энд айгуу сонин одоо сэтгцийн эмгэгийн үүднээс үзэхэд бол энэ бол бас тийм яг психопат гэж хэлэх юм бас биш байхгүй. Сонин. Тэгээд тэр эрүүл сарвал ухаантай юм шиг хэвийн юм шиг явдаг тэр баг байна шүү дээ. Тэр яг эсэргээр нь болгож байгаа маш сонин кино. Тэр Тод Филлипс гэдэг хүнийг бол би маш сайн найруулагч гэж бодож байгаа. Сэтгэл зүйн маш сайн мэддэг учраас юм хийсэн байт юм. За ингээд л дуусна. Хоёр дахь анги дээр маш сонирхолтой болж ирдэг. Та нөгөө шорондоо бол эхний анги дээр бол угаас шоронд ороод тэр шорондоо зодуулаад ингээл те. Тэнд ингээл дуусчихж байгаа шүү дээ. Тэгэхээр хоёр дахь анги дээр болохоор энэ чаа Ли Квинсл гэдэг нэг юутай олчиж байгаа. Фантай олчиж байгаа. Үгүй юу фан биш. Нэг эмэгтэй. Нөгөө хин леди уучлаарай, леди Гага тоглодог. Энд мюзикл шүү дээ, тийм үү ингээл. Тийм. Нөгөө ийм сэтгцийн өвчтэй үгүй бол одоо юу гэдэг сэтгцийн асуудалтай хүмүүс ингээл яаж мөрөөддгүү те тэрийг ингээд дуугаар илэрхийлсэн. Дуу хөгжмөр. Тэгэл тийм дотор нь гарч байгаа тэр киноны хэсгүүдийг бол одоо бас аль нь мөрөөдлийн, аль нь бодит амьдралын гэдэг салахад аюу хэцүү. Киног зориуд тэгж хийсэн байхгүй найруулагч. Энэ чинь ингээд юу гэсэн үг гэхээр borderline гэдэг ч одоо ингээд хэл хязгаараа тогтоож мэддэггүй. Хэл хязгаараа бас тогтоож мэддэггүй учраас байнга хэтрүүлж идэг хүмүүс байхгүй. Тэ? Borderline голцоо нарцистууд ордог, бас юунууд ордог, психопатууд ордог. Психоз юм, хүнд психоз өвчтэй, шизофреникууд энэ төрөөс ордог байхгүй. Яа borderline гэж нэрлэдэг юм тэгэхээр энэ нөгөө бодит амьдрал, бодит бус амьдралын хоорондох заг гэж энэ хүмүүст байдаг. Тэрийг тийм оновчтой сайхан илэрхийлсэн байгаа. Ингээд аль нь яг мөрөөдлийн, аль нь яг болоод явчихж байгаа явдлын гэдэг нь бол тодорхойгүй байхгүй юм байна. За ингээд Леди Гага өвчтнөр ирсэн байж байгаа л хайртай дуртай юм шиг болоод ингэдэж штэ. За маань ашрын эмч нь болохоор маань хүнийг одоо шүүх хурал дээр өмгөөлөөд тэгээд багасаа ийм маш хэцүү амьдралтайс учраас сэтгцийн ноцтой асуудалтай ариуслах хүлээх чадваргүй гэж л одоо хэргийг яах гээд байгаа штэ. Ялын их зөөлрүүлэх тийм бодолтой байхгүй. За. Тэгээд ялын зөөлрүүлэхдээ ялын зөөлрөлтөд мань хүнд бол хоёр янзын шалтгаан байна. Нэгдүгээр Артур маш сонирхолтой санагдсан байхгүй тэр хүнд. Тэр сэтгэл зүйч юм хтэйд. Тэ? Нөгөөтгөр Артурыг ингээд dissociated personality гэдэг байгаа тийм үү? Одоо ингээд дотроо хүн ингээд хуваагдсан. Дотоод ертөнцийн ингээд хагархаа шилжиг болцсон. Ийм асуудалтай хүн учраас юу хариуцлага хүлээж чадахгүй гэсэн маягаар ингэж өмгөөлж ийж ялыг нь хөнгөн болгож аавж үлдээ тэр бас өөрөө тэр бүрээ алдартай болох бодлоо байхгүй яа тэгвэл Артур Флекс маань мангар алдартай болсон. Жокер гээд. Хэвлэл мэдээлэл орны нэг хэсэг амар хэсэн сацлцсан болохоор тийм үү? Тийм.
Тэгээ угаасаа сенсацлсан хэрэг л гэж ингээд шүүх хурал авах гал хүмүүс чинь амьсгал дараа хүлээж байгаа шүү дээ ер нь бол. Тий. Тэ? Тэгэхээр тэр эмэгтэйд бол ингээд карьерийн шатаар өсөх нэг юу байгаа. Тооцоо байгаа. Ийм боломж гарч ирсэн гэж үзэж байгаа. Нөгөө Ли Кунзли чинь болохоор Ли Квинзл болохоор Жокер тайртай, Артур Флекс тайртай болсон доо ч биш юусэн. Бас л ингээд тэр нөгөө баганд нь дурлцсан гэх юм уу? Тэр багнаас болж нэр алдартай болцсныг нь ашиглаж нийлж өөрөө бас юм хийх тийм бодолтой байхгүй. Тэг ингээд жирэмсэн болцсон байл тий. Ингээд боо романтик ингээд үүсгэл ингээд. Тэгсэн чинь хамгийн аимшигтай Артур Флекс маань яадаг вүлээ. Яг шүүх хурал дээр би Жокер биш ээ. Би энийг бол мэдчихад хийсэн гэдэг ингэчихэж байгаа шүү дээ. Өөрийнхөө бурууг шууд хүлээж байгаа. Хүлээж байгаа. Тэгэнгუთ тэр хин байхгүй болчихж байгаа. Психологч дахиж гарахгүй болчихж байгаа. Нөгөө Ли Квинзл ч уулзаад хэрэггүй болчихж байгаа мань залуу. За тэр юунд Архам гэдэг аимшигтай эмнэлэгт байна уужаа Жаки гэдэг нэг айгүй муха бандгар бүдүүн гидтэй юу шоронгийн тахар шиг нэг тийм хүн байдаг. Тэр тахар тэгэл тэр баахан бүлэг хүчндүүлэгч шиг л болж байгаа. Тэр яг тодорхой гаргадаггүй цонхны цанс цонхыг харуулад байдаг болохоор тэрний цаана яг юу болж байгааг нь ойлгомжгүй тийм үү? Тэгэхээр хүчндүүлчих шиг л тийм сэтгэл үзэгчд бол төрүүлдэг байхгүй. Тэ? Тэгчээд ингээд мань хашрыг юу яасан шүү дээ. Тэр нөгөө шоронд ингээд амар дагаад яваад байдаг. Өчргөө шүтдэг. Шорондынхоо ер нь бүгд л сайн байдаг л да мань унд. Гэхдээ нэг бүр онцгой шүтдэг нэг тийм тэнэг сэтгцийн өвчтэй психопат нөхрөөс нь да. Залуу. Өвгч байгаа юм шиг арчаагүй туранхай тий. Тэгэл тэр юу эмнэлгийн юугаар годомжоор юугаар коридороор явж байгаа хонглоор явж байхад нь л гарч ирээл хит дотоглоо. Дэлгэрүүн. Тий. Тэгэл алчдаг шүү дээ. Тэгээд яадаг вүлээ? Баг нь өөрөө авчдаг тийм үү? Өөрөө аваад. Баг нь одоо авчихж гэхэд мань ашигч уул нь баг яг зүгээд байгаа биш шүү дээ. Зүгээр нүүрэл будцсан байдаг тийм үү? Тий. Тэгсэн чинь тэр киноны сценэр болохоор тэр дуурайгаад нүрээ будцснаар л дуусч кино дуусч байгаа тий. Тий. Тэгэхээр эндээс юу гэж үзэх вэ гэхээр зөвөр нэгдүгээрт нь бол Жокер нэгдүгээр ангитай бол эрэмдэг зэрэмдэг багасаа ингээд сэтгэл зүйн хувьд эрэмдэг зэрэмдэг болсон хүн том болоод ингээд хэрэгтэн болоод юуны одоо шудраг бусын эсрэг тэмцлийн бэлэгдэндэг болчихж байгаа байхгүй. Тэгээд тийм баягаар алдарчж байгаа тийм үү? Хүмүүс ингээ яагаад амар шаагалтаа нэг дуртай байгаа гэхээр тэр гурван лаг баян бизнесменийг алцсан учраас тий. За хоёрдугаар ангитай болохоор тэр нөгөө бэлэг тэмдэг нь эргээгээд хүнээ идчихэж байгаа юм шиг тийм сэтгэл төрүүлж байгаа байхгүй. Юу гэсэн үг гэхээр менежер одоо архетипондоо идүүлчихэж байгаа гэх юм. За. Тэ? Зөв хэдэн талаас нь бодоод байгаа шүү дээ тий. Надад юу гэж санагддаг гэхээр мань хашаар өвчтөө биш. Харин мань үнээс илүү асуудалтай хүмүүстэй байгаа байхгүй. Одоо шилэх юм бол тэр Ли Квинзл байна. Одоо тэр хим байна. Тэр муха Жакигээ тахар нь шүү дээ. Амар дарамтуулж зоддог амар муха зэрлэг юм садист хүмүүс. Тий. Жокер бол Артур Флек бол өөрөө бол тийм аимшигтай ноцтой өвчтөй хүн бол бас санагдахгүй байгаа байхгүй надаа. Тэгээд энэ чигээд явцын дунд гүний сэтгэл зүйд юу гэж үздэг гэхээр хүн ер нь өөрийгөө ингээ бүрэн бүтэн болох. Өөрийнхөө салангат хэсгүүдийг сүудрүүдээ, архетипнуудаа нэгдмэл болгож авч яах гэсэн үг шүү дээ. Тий. Ийм болохыг л бодгол олно гэж үздэг. Энийг л ер нь амьдралын утга учир гэж үздэг тий. Тэгэхээр мань хүн ингээ хэрэгээ хүлээчихэж байгаа чинь маш юу одоо эдгэрэх маш том алхам. Тэр том алхмыг тэр алхамд яаж хүрсэн гэхээр мань хашир тэр Ли Квинзл өөрт нь хайртай.
гэж бодсон. Өөрөө ч бас их дурлалцсан. Мгм. Хайртай болсон үнэнгээсээ. Тэгэл тэнд болсон процесс л байхгүй юу? Эдгэрлийн процесс тийм үү? Тийм. Гэтэл систем болохоор институт болохоор юм institutional gaslighting хийгээд Мгм. хүмүүсийг ерөөсөө эдгэрэх боломжийг бомилж байгаа. Тийм ноцтой байгаагүй асуудлыг бүр ноцтой болгохоор л байна гэдгийг л энэ кинонд харуулсан гэж би тэгж бодсон байхгүй. Мгм. Харин Ингээд институт маань өөрөө энэ sanity энэ юу сэтгцийн өвчнийг үйлдвэрлээд идэг гэх юм. мгм. Угаасаа өөрөө тэнд чинь ингээд маш олон орон тоо дээр хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. М. Харин Тэгэхээр ийм сэтгцийн өвчтөй хүмүүс байхгүй бол тэд нар хоолоо олж идэх тийм юу байхгүй байхгүй. Арга байхгүй байхгүй. Олон хүмүүс ажилгүй болно гэсэн үг. Тэгээ бас нэг амьд юугийн юу гэж нэг юм биш та одоо justification for existence гэдэг юм та одоо монголоор хэлэхдээ их төвхтэй. Одоо амьд явах одоо шалтгаан гэх юм. аха. Тэ? Хорвоод одоо тоос хөдөлгөж явах шалтгаан. За тэгээд бүгд бүтэн институтэд ингээд ажиллаад хоолоо олоод идэх. Би юм хийсэн гэхэд ингээд суужих тийм одоо шалтгаан далим гэх юм уу? Мгм. Тэр нь сэтгцийн өвчин. Ойлгож байна уу да? Ойлгож байна. Тэгэхээр урд нь бид нар ярьсан шүү дээ ингээд нөгөө юу Америкийн Пентагон ч болохоор ингээд цөмийн зэвсгээр ингээд ашиглаа л ингээд цөмийн зэвсэг нь тэдний энэ сайлын үнэ шиг. Тийм. Тэгээ мангар их төсөв батлуулаад ингээл идээл угаал ингээл баян тансаг амьдраад идэг юм бүхэл бүтэн нийгмийн давхар байгаа байхгүй. Нэг тэрнтэй ч адилхан. Энд ингээд хүнийг ингээд багаас нь шудраг бусаас болж хүүхдүүд чи ийм нөхцөл төсөж байгаа шүү дээ. Аха. Тэ? Агнаас ээж аваагүй тэгэл өргөмөл за тэгэл багаасаа бэлгийн юу мүжлөгт өртөөл ингээд ашиглуулаад Тийм. сэтгэл зүгээрээ сэглүүлээл ингээд өсөж байгаа тийм. Тэгээ дараа нь хэрэг мандуулчихж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүсийг юусоо эдгэх юу байхгүй. Зориг байхгүй харин ингээд энд нь ингээд байлгаал. Тэ? Одоо нэг юун дотор нэг холгон тижээдэг хүмүүсийн мэрэгч амтнд тижээдэг хүмүүсийн дотор ингээд эргээл гүгөөд идэг дугуйтай байдаг та. Тийм. Тийм. Тэр шиг хүмүүсийг яг тэгж л байлгаж явах сонирхолтой институтийн одоо тогтолцооны мөн чанарыг харуулсан кино гэх юм уу? Мгм. Тэгээ тэндээс тижигдэж байгаа хэдэн мянган эмч, сувлагч, тахар хүмүүс байгаа шүү дээ. Тийм. За, мэдэн тань дээр өөр асуух юм би юу? Өөр асуух юм бол алгаа. Зүгээр л амар тийм харамсал. Сайн шүү дээ. Одоо ингээд чи тэр Германд амьдарч байгаа. Мэдээ Германд амьдарч байгаа. Би Австрид олон жил амьдарч байгаа тийм. Тийм. Тэгээд энд ингээд цагаан арьстай хүмүүсийн нэг хамгийн эвгүй юм юу гэдэг вэ? Үнэхээр эмоционал юм байдаггүй. Тийм. Заримдаа нэм сүмсгүй юм шиг санагддаг шүү дээ хүмүүс. Тэгээд тэр чинь юу гэсэн үг вэ? Психопат байхгүй. Зүгээр ингээд өөрийнхөө төлөө тэг хэрэг тарчил шоронд орно гэдгийг мэдээл сайндаач биш тэгэл ингээд явж байгаа. Гэтэл хүн одоо алах одоо жишээлх юм бол энэ тогтолцоо нураад ингээд бужигнаа үүсвэл ингээд хүмүүсийг чинь ингээд алаад хядаад явчих хүмүүс бол энд хэдэн мянга байгаа байхгүй ойлгож байна. Өнөөдөр нөхцөл ингээд тогтолцоо нураагүй нөхцөл хэвийн 50 байгаа болохоор энэ хүмүүс чинь ингээд хэрэг тариад юуны психиатрын сэтгцийн эмнэлэгт хэвдэхгүй байгаа. Харин тийм. За. Тэр ялангуяа бүр нийгмийн шатаар дээшлэх тусмаа психопат өвчтөн хүмүүс нь аюултай хүмүүс байгаа. Жишээлх юм бол тэр Алан дарлсан шүү дээ тагнуулын албаны дарга. Тийм үү тагнуулын Америкийн CIA-г байгуулсан шүү дээ. Тийм хүмүүс. Тэгэд ингээ харцгаар ингээ маш хэвийн байдаг. Соёлтой болсон ч гэж их ингээ. Тэгсэн мөртлөө хамгийн сонин ингээ ийм хүмүүстэй ингээ зуралтаад одоо ингээ дотносоо нэг дор ингээ байгаад хэдэн хоног ингээ зуралтлаа гэж бодъё л та тийм үү? Аха. Би нөгөө хөөрөө гайд хийгээд жуулч авч явж ирсэн хүмүүс болохоор их сайн мэдээд байгаа байхгүй. Аах ингээл онгоцоос буулгаж аваад нөгөө буудалд нь аваачаад буулгаад чигтийн сайхан хүмүүс үү. Аха. Тэгээд нөгөө эхний 2 хоногт ч бас нэг Улаанбаатарт музей үзүүлээл тэнд ресторан хоол идэл ингээ байж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд хөдөө аялалд авч гараад нэг 3 хоног юунд хэрээр майхантай оноод 4 дахь хоног дээр нь баазаар бууж нэг ресторан хоол идүүлж нэг ус цасанд оруулж нэг цивилизацтай уулзуулаад ингээ сэлгээд явдаг байхгүй юу?
Аха, аха. Аяллахын програмыг тий. Тэгэл тэнгуут нөгөө ингээд ерөөсөө нэг эхлээд нэг 4 оноод ер нь тэгэл ер нь биш болж ирдэг. Зан танигдаал. Тий. Айгаа сайн сайн юмнууд нь гарч ирээл тий. Тэгээд эмоц гэхэр юм ер нь байхгүй тий. Уур уцаар тий. Ах. Токсик юмнууд бол байдаг. Тийм эмоц бол байдаг. Тэрнээс бол тийм өөр ой солонгын 7 хоног шиг тийм эмоц бол байхгүй шүү дээ. Аа. Монголчууд ч их тэгж нөгөө баярлна тий. Хүүхчиг баярлна, чарлалдаж гүүн тий. Дуулан муулан тийм байхгүй шүү дээ. Нэрэл харж байгаагүй юм биш үү? Яг томчууд яг тэгээ байж ах юм. Хэцүү. За айр хуух юм бол харин яг хуу дуулж болох онгорох инээлдэж минэлдэлтэй гашгиралдах энэ төр тийм гарч ирнэ. Аа. Сулчтаас. Аа. Эрүүл ээж хот бол тийм юус гарахгүй шүү дээ. Тэгэл гүлийг л явж байна.